Орж ирж байгаа хүмүүс ер нь дандаа бичлэг стори хийгээл тэгэл баярлаа хаа гоё юм ямар гоё юм бэ гэл хүүхдүүд бол тэр хойно очиж шуугалтал яасан гоё хатуус вэ гэл аим гоё би л хүмүүс амар ингэж амар ажил ихтэйсэн сая орж ирээ бүр вау гэхдээ амар гоё чимгэлсэн байна. Баярлж байгаа хүмүүсийг харахаар дахиад шүү гоё юм ийгээд дахиад гоё баярлуулж орж ирэх тийг санагдав. Амар гоё бүр сууч чадахгүй юу лээ гэж бодлоо штэ. Айл болох тэгэл гоё жолооч байх гэж хичээд иш бусдаа үлэрлээл. Тэмүүжин гэдэг одоо нийтийн төвд ажиллаад 4 дахь жилдээ гэж. Өчтөрөөс л эхэж яасан тэргээ голж. Тэгээ өчтөр өршгөн буугаал. Тэгэл өнөөдөр жоохон ядрангуу гарч ирсэн. Гэтэл орж ирж байгаа хүмүүс нь бол айгүй гоё юмсан. Амар гоё бүр сууч чадахгүй юу лээ гэж бодлоо штэ. Одоо хараа гэрээ гоё нөө. Би л бол амар догтлоо сая ингээ харсан. Дахилын утасаас юм утас байд юм уу? Дахилын утас угаасаа ийм жигэн бий. Би сараас бүр гахаа шууд стор хийдэг сая. Аим гоё би л хүмүүс амар ингээ амар ажил ихтэйсэн сая орж ирээ бүр вау гэхдээ амар гоё чимгэлсэн байна. Бүр амар өрнөц чимгэлсэн байна. Тааштай юу? Бондоо байна. Баярлаа. Одоо нийгэм ямар байгаа вэ? Жохон бухимдалтай байгаа. Тэгээд нэг жоохон ч гэсэн юу гэрэл гэгээтэй зүйлийг харуулах гал хүүхдүүд ч гэсэн хичээлдээ явахдаас ингээд гоё гэрэл чийдэнтэй хатуусанд ингээд чимгэлзээ хатуусанд яваад бас тэр өдрийн ч гэсэн бас гоё байх болов уу гэж бодоод ерөнхийдөө чимгээсэн. 300-аад мянган төгрөг орсон шүү. Тэгэл эсмэтэйгээ нийлээд хоёулаа шинэ жилийн гоё чимэглэл зарж байгаа газруудаар яваал. Тэгэл яг өөрхөн тэрэгэн зориулаад юмнуудын бүгдийг сонгож авсан да. Тэгэл орой өрт тэргээ чимэглээл. Маргааш хурдан болоосаа л гэж бодсон да. Маргааш өглөө гараад ирсэн чи ямар хүмүүс орж ирээ. Би өдөр ээлж нөгөө хүлээлцгээд нөгөө эсмийн жолоочоос асуугаад за хүмүүсийн айж нээж ийн гэдгсэн чинь зөндөөл юм ярьж ил. Хүүхдүүдтэй бөөн баяр болж гинаа л гэдэг. Тэгээ би өдөр ээлж аваад гарах гэсэн ерөөхдөө бол нөгөө цонхнууд маань тентэй болохоор гоё гэрэл чид тастай хүүхдүүд эхэндээ доош харж орж ирээл тэгэл заалруугаар поох гэж бүгд орилцохоогоо ямар гоё юм байхаа гэж зарим нь миний нөгөө цонхны завсраар ингээл том хүмүүс бол хичлээ ямар гоё юм бэ л гэдэг. Тэгэл бичлэг хийгээл толиндоо харахаар явж байгаа нэг толиндоо хайлт ингээл нөгөө бууз сууж байгаа хүнээ харахаар бичлэг хийж байгаа хүмүүс л харагдаад. Гоё л мэдрэмж төрж штэ. Хүмүүс суух дуртай л байх юм байна. Сая орж ирээд та хамгийн дөрөнд ямар үйл хийсэн бэ? Би юу? Шууд ингээ зургийн дард юмсаа гэж бодсон штэ. Айгуу гоё байсан. Дахиад барыг нэмээд юм хиймээр санагдав. Хатуус барай явж явах юм гоё шүү дээ. Ер нь бол хатуус барих шалтгаан бол ер нь бол манай аав өөрөө хатуусны жолооч. Ээж маань хатуус баазтай ажилладаг. Тэгээ ах нар ер нь бол дандаа бүгд хатуусны жолооч нар. Тэгээ ер нь багаасаа хажуугаас нь харж байгаа л тэгэл ер нь бол за ямар ч сан юу байгаа л насан туршид ямар ч хатуус барина гэж явсараа гал тэгэл хатуус барьсан. Тэгээ айл болох сайн хийх хичээдэг.